За эхлээд дэлгэцэн гарах зургаас бэлтгэхийн тулд Canva гэдэг энэ аппликейшнийг ашиглана. За аппликейшн руугаа ороод дээшээ явуулангууд одоо төрөл бүрийн загварууд танд харагдана. Тэгээ эндээс харж агаад өөр тохирох загвараа сонгоно. Тэгээд миний хувьд бол одоо YouTube дээр бичлэг хийх гэж байгаа учраас YouTube thumbnail гэсэн энэ хэсгээс өөрийнхөө темплейт буюу загваруудыг сонгодог. За ингээд энэ загварыг сонголоо. За тэгээд загвар руугаа ороод өөрийн хүснээр өөрчилж болно. За энэ дээр бол хүчрэхэг тэгээд жижигрүүлээд сунгаад татаад одоо ямар ч загвартай болгож болно. Зан төлөв. За тэгээд энэ дээр үг бичмээргүй байна. Тийм учраас устгалаа. За ингээ бэлэн болсон. За энийхээ бол тэр доошоо харсан сум буюу дээд хэсгээр байгаа татах товчлуурыг дарж өгнө. За ингээ утсан дээр нь зураг хэлбэрээр хадгалагдана. За эхлээд програмаа нийнэ. CapCut гэдэг програмаа нийнэ. New project. Тэгээ зураг сонгоно. За хүчрхэг зан төлөвгээд зураг сонголоо. Тэгээд хоолоо одоо хадгалсан voice оруулах гэвэл add audio энэ sound хэсэг рүү дарлаа. Тэгээд энэ folder device тэндээсээ өөрийнхөө за хэзээний бичлэг оруулахыг сонсож үзэж болно. Энэ өдөр энэ цаг энэ мөчийн мэндийг хүргэе. За болж ах юм бол нэмэгдээрээ дараад оруулчихна. За тэгээд зураг итгэжүүлэлээ зурган дээрээ дарлаа. Энэ хойдлынх нь арын энэ цагаан хэсгийг дараад сунгана. Дуустал нь сунгачна. Зураг итгэжүүлээ сая илүү гарчлаа. Тэгээд одоо буцааж хоолой маань энд байна. За ингээд тааруулчихна. Тэгээ энэ ард нь байдаг энийг бас устгахч болно. За одоо энэ дээрээ бүрхэн хоолойныхаа дууг тохируулна. Итгэжүүлэлээ volume хэсгээр дуугийн тохирууллаа. 432. За ингээд тааруулчаад одоо аяа нэмнэ. Энэ дорн sound хэсгээр дарлаа. Хайх хэсэг дээр бичнэ. Piano background music. Тэгээ аяа сонсно. За аяа таалагдчих юм бол энэ нэмэгдээр нь дараад оруулна. За аяа оруулчингуудаа энэ дуугийн тааруулна. Багасгаад 10 орчим байхад болдог. Энэ өдөр энэ цаг энэ мөчийн мэндийг хүргэе. За ингээ ая маань өөрөө хэдэн минут байхаас шалтгаалаад одоо миний үндсэн бичлэг бол энэ 4 минут 50 секунд байна. Тэгээ саяны ая маань өөрөө 2 минутын байсан. Одоо энэ дуусчихжээ. Тэгэхээр аян дээрээ дараад хамгийн ард талын энэ duplicate гэдэг төвшлүүр дээр дарна.
Тэнгуут энэ хоёр хувидлагдаад тэг бичлэгийн төгсгөл хүртэл явна. Тэгээд энэ дээр дарангуудаа аяа сонгоно. Аяа сонгоод сплит дарна. Тэгээд delete. За ингэ болсон байна. Одоо ингэ сонсож үзээд эхнээс нь ухрааж хагаад сонсож үзээд болж явах юм бол энэ export гэдэг хамгийн дээд буланд байгаа дээр дараад татаад авчихна. За ингээд 100% болвол хадгалагдана. Бичлэгээ оруулахдаа YouTube руугаа орлоо. Энэ нэмэх дээрээ дарна. Тэгээ бичлэгээ сонгоно. За тэгэнгүүт нөгөө зурган бичлэг учраас энэ хүчрхэг зам төлөвийг харагдаж байгаа ганцхан зурган дээр яриа орсон учраас. Гэхдээ одоо энэ харагдаж байгаа хэсгийг өөрчилж болно. Тэгэхээр энэ буланд энэ зураг байна. Энэ дээр дарна. Өөр зураг оруулж болно. За ингээд зурган солигдож байгааз одоо хүмүүст харагдах хэсэг гэсэн үг. Таны бичлэгийг үзээг байхад харагддаг хэсэг. Ингээд next дээрээ дараад энэ дээрээ гарчгаа өгөөд хадгалчих нэ, өөрчлүүлээд зураг бичлэгээ оруулж болох нэ. За ингээ анхаарал тавин үзсэнд баярлалаа. Баяртай.